За ингээд өнөөдөр хүрэлцэн ирсэн сэтгүүлчид та бүхэндээ энэ өдрийн халуун амгалан айлтгая. За ингээд Монгол Улсын гавьяа жүжигчин Жавхлан, Монгол Улсын гавьяа жүжигчин Баясгалан. За ингээд бид санаачлаад илгээлтийн эзэд гэж аяныг санаачилсан. За илгээлтийн эзэд аян дээр аяны эргэн тойронд болох уриалга, за мөн үйл ажиллагааны талаарх мэдээллийг өнөөдрийн хэвлэлийн хурлаар өгөн, за мөн Баясгалан бит хоёрын хамтарсан илгээлтийн эзэд тоглолтын талаар бас мэдээллийг өгөхөөр та бүгнийг одоо хурамжууллаа. Баруун гар талаас хэвлэлийн хуралд маань Монгол Улсын боловсрол шинжлэх ухааны яам бодлого хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Эрдэнэ Чимэг хүрэлцэн ирсэн байна. За онцгой байдлын ерөнхий газрын дарга генерал Бадрал ирсэн байна. Монгол Улсын гавьяа жүжигчин Баясгалан маань ирсэн байна. За Жавхлан миний бие хүрэлцэн ирсэн байна. За 84-23 дугаар сургуулийн төлөөллөд ирсэн байна шүү. Өнөөдөр Монгол оронд маань нийтдээ 16 аймгийн 100 гаруй сумд цас судны байдал, хаврын цагийн байдал бас хөндөж байгаатай холбоотойгоор илгээлтийн эзэд аян болвол малчин түмэндээ туслая гэдэг энэ уриалгыг бол дэвшүүлж энэ аянаа зарлж байгаа. За энэ аяныг маань Монгол Улсын засгийн газар бөгөөд Монгол Улсын засгийн газрын тэргүүн сайхан бэлэг ерөнхий сайд дэмжиж хүлээж авч засгийн газрын нийт бие бүрэлдэхүүн одоо байж болох бүх одоо хүч бололцоо өөрийнхөө орон нутгийн төлөөлөл одоо засаг захиргааны нэгжүүдээрээ дамжуулаад бас энэ аяныг бас дэмжсэн байгаа. Тийм учраас өнөөдөр бас энэ уриалгыг хүлээж авч онцгой байдлын ерөнхий газар, за боловсрол шинжлэх ухааны яам, за мөн өнөөдөр энэ бидний хэвлэлийн хурал хийж байгаа хөдөөж ухаан яам гих зэрэг одоо холбогдох яамдууд бид нартай бол хамтарч ажиллахаар болж уриалгыг маань дэмжсэн явдалд одоо их баярлж байна. За энэ бол зөвхөн Жавхлан, Баясгалан, хамаг Монгол төсөл, Монгол Улсын засгийн газар ийм хүмүүсийн хүрээний ажил бол одоо биш гэж байгаа. Энэ юу гэж яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр энэ бол бүх монголчуудын хэрэг юм гэж. Тэгэхээр монголчууд маань энэ 2016 онд эвлэлдэн нэгдэж, за энэ хэцүү байгаа нэгэндээ туслаж, малчин түмэндээ энэ халуун сэтгэлийнхээ одоо хүчийг нэгдүүлж одоо хүргэх ийм болол одоо цаг мөч ирээд байна. Дэрэгдээ туслая, дэмжиж, эд материалын хөвч төр, сэтгэл санааны хөвч төрөөс дэмжиж гэсэн санаачлал гаргаж одос Монгол Улсын засгийн газрын нэрийн үнэсээс талархал илэрхийлье. Улс орны хэмжээнд бол байдал тийм амаргүй байгаа. Сая ус тодорхой тоонод дурдагдлаа. Өнгөрсөн хаврын хүнд нөхцөл, зуны байдал, тэрэн дээр уйлдсан одоо ураж гарсан үйлчлэлтийн нөхцөл байдал ерөнхийдөө хүнд байгаа. За одоогийн байдлаар бол энэ нэг 16 аймгийн орон нутгад бол нөхцөл байдал бол хүнд байж байгаад харьцангуй хаврын өөр орж иж байна. За одоогийн байдлаар бол Уус аймаг, Завхан аймаг болон Архангай, Сүхбаатар аймагт бол нөхцөл байдал нэлээд хүнд байна. 2009-2010 оны зодын нөхцөл байдалтай харьцуулахад эдийн засгийн хохирол нь харьцангуй бас гайгүй байна. 2010 оны 3 сарын 15-ны байдлаар нэг ойролцоогоор 6.3 сая мал хорогдсон тоо байд юм. За одоо бол нэг ойролцоогоор нэг 300 гаруй мянган мал хорогдсон юм мэдээтэй байгаа. Энэ ямар учиртай юм гэхээр Монгол Улсын засгийн газар өнгөрсөн жилийн зуншлагын нөхцөл байдал дээр тулгуурлаж гамшаас урьсан сэргийлэх үйл ажиллагаа нэлээд дөрвтэй авч хийж ирснийг үр дүн байхаа гэж ойлгож байна. Засгийн газрын хэд хэдэн удаагийн шийдвэр гарсан. Нийтдээ 11 мянган тонн өвс тэжээлийг одоо орон нутгад нь хөрөж өгсөн байгаа. Засгийн газраас тодорхой хэмжээний өвсийг үнгүүгээр 50% хямдралтайгаар хөөж одоогийн байдлыг нөхцөлөөс харьцангуй гайгүй байна. Гэхдээ энэ хүнд нөхцөл байдал манай малчин ард түмэн бодос нэлээд зутарч байна. Цагаагаар мэдээлэлээр хавар бол нэлээд урт болно. Салхи шуургатай байна. За одоогүй ингээд 2 хоногийн дараагаас эхлээд 24-28 м/сек хурдтай бас цасан шуурга үргэлжлэнэ. За өнөөдөр өглөөний мэдээгээр бол Завхан аймгийн хойдлын
4-5 сум маш хүнд болсон. Тэнд одоо 50-50 см одоо цас ортсон зам харгуул бүгд хаагдсан байж байна. Аймаг орон нутгийн онцгой байдлын газар, аймаг орон нутгийн онцгой комисс одоо ажиллаж байна. Зам харгуул нэгдүгээр нэг асуудал байж байна. За ийм хүнд нөхцөл байдалд засгийн газар хэдийгээр арга хэмжээ авч байгаа ч гэсэн цаашдаа хаваржид маань өөрөө бас удаашрах төлөвтэй байгаа учраас олон улсын байгууллагуудаас хүсэлт тавьсан. Олон улсын улаан загалмай нийгэмлэг тодорхой хэмжээний хүмүүнлэгийн тусламжийг хэд хэдэн аймгийн одоо ард иргэдэд үзүүлээд эхэлсэн явж байна. Нэгдсэн үндэсний байгууллага болон нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, нэгдсэн үндэсний байгууллагын гамшийн үнэлгээ зохицуулалтын баг үнэлгээ хийгээд 5 аймгийн 4900 орчим ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг 3 чиглэлээр үзүүлэе гэж байгаа. За нэгдүгээрт одоо малчин ард түмний эрүүл мэндийн асуудал байж байна. Хоёрдугаарт үс тэжээлийн асуудал байгаа. За гуравдугаарт тэгээд хүний амжилтаар чиглэсэн одоо хүнс тэжээлийн асуудал байж байна. Дулаан хувцсны асуудал байж байна. Бэлэн мөнгөний асуудал. Их чиглэлээр 2.4 сая Америк долларын тусламжийг үзүүлэхээр аль бие осоо мэдэгдээд байж байгаа. За энэ тусламжийн одоо ажил хэрэг бол удахгүй ингээд 3 сарын дундаас эхлээд ингээд орон нутг руу явах. Иймэрхүү мэдээллүүдийг яс таамагт хүргэж бодож байгаа. За хавар маань өөрөө тэтэрийг урт болгон хэдэн ойлгомжтой болсон учраас одоо хаварчлалтын асуудал ярихгүй болж байна. Засгийн газрын зүгээс дахиж бас тодорхой хэмжээний арга хэмжээнд авч байна. Энэ үйл бол одоо ялангуяа ард иргэдэд эрүүл мэндийн чиглэлийн үйлчлэг үзүүлэх чиглэлээр их олон аймгийн олон суманд эрүүл мэндийн үйлчлэг үзүүлдэг машин техникийн асуудал маш хүнд байсан. Засгийн газраас 32 машин техникийг 32 суманд хөрвүүлсэн байж байгаа. Эрүүл мэндийн чиглэлээр цагдаагийн болон онцгой байдлын чиглэлээр ард иргэдэд үзүүлэх одоо төрийн үйлчлэгийг яаралтай төрийн шуурхай хугацаа алдахгүй хүртээмжтэй өргөхийн тулд нэлийн арга хэмжээнд авч байна. Тэр нас үр дүнгээ өгч байгааг бас та бүхэн бас анзаарч байгаа болов уу гэж бодож байна. За ингээд засгийн газраас Монгол Улсын ерөнхий сайдаас бас тодорхой хэмжээний арга хэмжээг бас ялангуяа ард иргэдээсээ санаачилж байгаа. За манай бас алдартай хүмүүсээс санаачилж байгаа арга хэмжээ засгийн газар өөрөө хамтарч ажиллая гэдэг нь шийдвэрийг гаргасан. Тэрний нэг нь өнөөдрийн энэ баг хурлын байгаа. За манай Баяслан Гавьяат, Жавхлан Гавьяат хоёр нь бас ард түмэндээс сайн сэтгэлийн гараа сунгаж хамтарсан тоглолтоо хийж тэндээс цууларсан одоо хөрөнгө мөнгийг ард иргэдэд ялангуяа малчин ард түмэдэд тусламж болж өгөө гэсэн юм сайхан санаачдыг засгийн газар дэмжиж бүх талаар засгийн газрын кабинетийн гишүүд, засгийн газрын сайд нар маань бас хамтарч ажиллах одоо санаачлал бол нэгтгсэн. За онцгой байдлын байгууллага бол хуулиараа гамшигаас урьсан сэргийлэх, гамшигын хариу арга хэмжээ авах, сэргэн босгох, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах ийм үндсэн үүрэгтэй байгууллага. Ийм учраас хоёр гавьяатын энэ зохион байгуулалт санаачилж байгаа. За өнөөдрийн нэлгэлтийн эзэдэд энэ санаачлалыг орон нутгата бүх талаар нь дэмжиж ажиллана гэдэг одоо манай байгууллагын үүрэг нэгдүгээр. Хоёрдугаар бидэнд үүргэхээс илүү бидний бас бахархал гэж бас ойлгож байна. Онцгой байдлын асуудал хэлсэн байгууллагын албан хаагчид бүх орон нутагт ялангуяа аймгийн төвүүд дээр за зарим сумын төвүүд дээр байнга ажилладаг. Энэ хүмүүлийн тусламжийг зохицуулах үйл ажиллагаа манай улсын нийт хүмүүлийн тусламжийн газар гэж байдаг. Энэ газрын одоо хамт олон манай мэргэжтнүүд хамтран ажиллаж, дэмжиж ажиллаж за тэндээс одоо цугларч байгаа хөрөнгө мөнгө ялангуяа ард иргэдээс өгч байгаа тусламжийн одоо бараа бүтээгдэхүүнийг хэрэгцээтэй шаардлагатай байгаа ард иргэд нь давхардуулгүйгээр зөв ямар нэгэн буруу замаар орохгүйгээр энэ зохион байгуулах ажлыг бид үүрэг болгож хүлээж авч байгаа. Тийм учраас өнөөдрийн энэ санаачлалыг гаргаж ажиллаж байгаа манай одоос дунд сургуулийн хүүхдүүд хийж байна. Манай нийслэл боловсролын газар за манай боловсролын яам санаачилж байгаа санаачлал бол манай ард түмэнд энэ хүн тэтгэх хэцүү хүндрэлтэй нөхцөл байдлыг давуу талууд их хэмжээний сэтгэл санааны болгоны төрөнгийн дэмжлэг болно гэдэгт бас итгэлтэй байна. Баярлалаа. За манай орны ихэнх аймаг сумдын малчид өвлийг хүндхэн давж авартаа золгож байгаа хэдий ч гэлээ. Хаврчлалтын байдал цаашаад өндөрч болзошгүй байгаа талаар цагаан гарын урьдчилсан мэдээлэл гарч мэргэжлийн байгууллагуудаас хаврчлалттай холбоотой сэрэмжлүүлгийг бол одоо гаргаж байна. Бид өнөөдөр их орны эрдэнэ иргэдийн аж амьдралын их хүнд болсон мал сүргийг байгаль цаг уурын болзошгүй эрсдлээс хамгаалах, малчин түмэндээ туслах тухай Монгол Улсын гавьяат жүжигчин Жавхлан, Монгол Улсын гавьяат жүжигчин Баясгалан нарын илгээлтийн эзэд санаачлага үйл хэргийг боловсрол соёлын шинжилгээ ухааны яам талархан дэмжиж байна. За хоёр гавьяатынхаа санаачлага үйл хэргийг бид талархан дэмжиж зогсохгүй
Энэ үйл хэргийг үргэлжлүүлж, энэ үйл хэрэгтэй хамтдагж боловсрол соёлын тухайн яамнаас малчин дүмэндээ туслах нэг хүүхэд нэг нэмнэ малчин оюутан аяныг өнөөдрөөс эхлэн 14-өөс 21 хоногийн хугацаатай улс орондоо ярь зохион байгуулах ажлыг бол зарлаж байна. За энэ хүрээнд бол бид бог малын нэг буман нэмнийг малчтад нийлүүлэх, нэг түмэн оюутныг гэртээ очиж мал төлөлтөд туслах боломжийг бол бүрдүүлж өгж байгаа. Нэг хүүхэд нэг нэмнэ аяныг бол ерөнхий улс төрийн сургуулиуд зохион байгуулна. Аяны хүрээнд 9-өөс 12 дугаар ангийн сурагчид технологийн хичээлээр өмсгөө байсан хувцас, хэрэглэхээ болсон хүнжил, бүтээлэг, машины суудлын бүрээс зэрэг материалаар малын нэмнэ оёх ажлыг бол зохион байгуулна. Түүнчлэн ерөнхий улс төрийн сурагчид сайн дураараа эцэгтэйгээ хамтран гэртээ нэмнэ ойж малчтад туслах ажлыг сургуулиуд бол зохион байгуулна. Малчин оюутан аяныг ихтэй сургуулиуд зохион байгуулна. Хөдөө гэртээ очиж мал төлөлтөд туслах хүсэл гаргасан оюутан 7-аас 14 хоногийн чөлөө олгож хичээл нөхөх болцоог бол ихтэй сургуулиуд бол хангаж өгнө. За ингээд малчин дүмэндээ туслах нэг хүүхэд нэмнэ малчин оюутан аяныг зохион байгуулах сайн дураар идэвх зүтгэлтэй оролцох дэмжийн ажиллагааг манай яамнаас төрийн болон төрийн бус өмчин ерөнхий улс төрийн сургууль, ихтэй сургуулиуд, оюутан сурагч, эцэг их нийт олон нийтэд бол уриалж байна. За өнөөдрийн энэ арга хэмжээнд бид бас ерөнхий улс төрийн сургуулийн сурагчдынхаа төлөөллийг бас урьж оролцуулж байгаа. Түрүүн танилцуулсан. За ерөнхий улс төрийн сургуулийн ахлах ангийн сурагчид технологийн хичээлээр одоо 3-7 хоногийн турш бол нэмнэ оёх ажлыг бол эхлүүлсэн байгаа. За ингээд бид энэ хүүхдүүдийн халуун сэтгэл шингэсэн нэмнэ малчин түмэндээ хүргэсэн энэ шин сэтгэлийн тусламжийн дээжийг бол одоо 2 гавьяаттай онцгой ерөнхий газрын дарга гадралдаа бол бас гардуулж өгөх гэж байна. За ингээд өнөөдөр бидэнтэй хамт энэ хэвлэлийн бавхаралд нийслэлийн 29-р тусгай сургуулийн ахлах ангийн сурагч 12-ийн А ангийн сурагч Саран Туяа маань хөрөлцөн ирсэн байж байгаа. Одоо энд гарч ирж байна. За мөн 84-р сургуулийн 11-ийн Е ангийн сурагч Анх Болор, Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 8-д ангийн сурагч Ариун Заяа нар хийсэн нэмнэнийхээ дээжийг одоо 2 гавьяаттай болон онцгой байдлын ерөнхий газрын даргадаа гардуулж цаашдаа бас энэ малчтад хүргэж өгөх энэ хүслийг бол тээж одоо өгөх гэж байна. Ордоор нь баярлалаа. Манай улс орны иргэдийн Монгол улсын хөгжлийн төлөө энэ санаа тавьж байгаа байна. Та бүхний тусламжийн одоо бүтээгдэхүүн та бүхний бас өөртөө ойж энд өөртөө санаач хийсэн ажил мэдээж эзнээ олно. Мэдээж бас малаа олгох тийм ээ. Тийм учраас та бүхэнд баярлалаа. Та бүхний энэ халуун сэтгэлийг малчин түмэндээ хүргэж өгнө гэдэг бас санаа зовох хэрэггүй гэдэг бас таньжуулж байна. Баярлалаа. Удаан уулзаагүй та бүхэнтэйгээ уулзах удаан баяртай байна. Цаг зав гаргаж хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгэхээр бидний зүгээс малчин түм маань 20 жил одоо бидрийг уран бүтээл хийхэд дуугийн минь сонсож ажил амьдрал баяр баясгалан жаргал зовлон бүхэнтэйгээ бидний дуутай хамт амьдарч ирсэн байгаа. Манай малчин түм маань малчт маань бидэртээ хайртай. Тийм болохоор бид нар маань ч гэсэн малчтаа өөрийнхөө зүгээс чадах, дэмжих, сэтгэл санаа, эд материалаар дэмжих ямар л боломж байна. Энэ бүгдэд одоо ханцуу шамлан ороод одоо малчт дээрээ очиход бэлэн болоод байна. Тэгээ удахгүй та бүхэнтэйгээ очиж одоо учран золох болно гэдгээ бас хэл мэдээлэлээрээ дамжуулж хэлмээр байна. Ер нь бүх аймгаараа тойрно гэсэн бас бодолтой байгаа. Үйлчлэлт хүндэрсэн
зөвхөн аймагтаа очихоор бас бусад аймгийн маань дууг минь сонсох арт түмэн маань бас гомдоод үлдэх болов гэж удаад эхэлсэн бол одоо дуусах нь гэд бүх сайхан аймагуудаараа Монголын тойрч тоглоход бэлэн болж байгаа. Эхнийхээ одоо илгээлтийн эзэд аянийхаа салхийг Улаанбаатар хотод Бүхий өргөнд 14-өөс эхэлж тоглолтоо эхэлж байгаа. Хандвийн тоглолтоо эхэлж байгаа. Тэгээ миний хувьд энэ аянд одоо санаачилж мөн оролцсны минь утга учир мөн одоо буурал аавч хоёр маань бидний өвгдөөс эмээ өвнөр бүгд л малчин хүмүүс байсан. Тийм болохоор одоо өөрт тохиолдсон зүйлээсээ ярих юм бол мэчин жилийн зуд болоход Баянгар аймгийн Бууцхан суманд одоо миний ах дүүнэр буурал аав ээж маань ер нь бол бод мадал ер нь үлдээгүй очиход бол маш хүнд байсан. Тэр мэдрэмжийг тэр сэтгэл зүйн мэдрэмжийг одоо ах дүү нартайгаа аав ээжтэйгээ хамт амсч ирсэн болохоор бас биднээс бас мөн Монгол засгийн газраас гуучтаасан одоо Монголын ирээдүй болсон хойч үеэсээ үе үеийнхэн тийм ээ малчны хүүхдүүд ч тэр малчин түмэн маань ч тэр бас хүлээж байгаа болов гэж бодоод бид бүхэн нэгдэд ажиллаж байгаа. Тэгээ бидний ажлыг санаачилсан ажлыг дэмжиж хүлээж авч байгаа Монгол засгийн газар болон бусад яам тамгын газрууд мөн хэвлэл мэдээллийн та бүхэндээ маш их баярлалаа. Цаашдаа ч гэсэн бүгдээрээ хамтарч ажиллая. Монголынхаа төлөө, Монголын мал малчтынхаа төлөө хамтарч ажиллая. Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэж олонний тус оломгүй далай гэж ингээд хамтарч ажиллахад бэлэн байна. Маш их баярлалаа. Одоо тулаад ирчгээд байгаа асуудал маань юу гэхээр энэ Монголд маань хамгийн эмзэг байгаа, хэцүү байгаа тэр сая бүс нөхцөл байдаг. Энд бид нар төрүүлээд хурц ажиллах нь чухал. Ер нь бол монголчууд ингээд амин хуваа хичээгээл нэг нэгнийхээ улыг шагаагаад ингээд бас нэг нэгнтэйгээ бас нэг таарамжгүй байгаа энэ үйл зүйлийг бол өнөөдөр бас авч хайж энэ зүйлийг бол үлдэн хөөж бид бүхэн нэгдэж энэ Монголынхаа төлөө ажиллах цаг ирсэн байна. Саяны өөрийн асуудаг асуултан дээр бол миний хувьд бол ямар шийдвэр гараагүй байна. Одоо бол бид нар энэ илгээлтийн эзэд тоглолтоо тэгээд энэ бусад хэцүү хүндэрсэн байгаа аймаг малчтад яаж олон хүмүүсийг хамруулж, яаж олон байгууллагуудыг хамсруулж, яаж Монголын хэмжээнд одоо энэ хүмүүстэй тусалдаг дараа жил магадгүй намрын бэлтгэл ажлыг хийхэд хүртэл бид бүхэн бас энэ анхааруулга сануулгыг бас энийгээр өгч дараагийн жилдээ ингээд бүгд одоо ингээд анхаардаг ийм л зүйлийг бол ингээд уриалж эхлүүлж байгаагаараа л онцлогтой байгаа юм л да. Бүрэлдэхүүний асуудлаа одоо ярилцж байна. За одоо чуулга мэдээж одоо боловсрол шинжилх ухааны дэргэдэх соёлын газраас мэдээж одоо бид нартай бас хамтарч ажиллах одоо чуулга юуны байгууллагууд урлагийн байгууллагууд бас бид нартай хамтарч ажиллах энэ яриа хэлцээрүүдийг бол хийж байгаа. За мэдээж Башралан битүүрийн бол дандаа шилдэг дуунууд орно. За тоглолтын тасалбарын үн нэг 20-оос 25 мянган төгрөг орчимд яригдж байгаа. Энэ зүйл бол тухайн үедээ ингээд ярина. За тоглолтын орж ирсэн орлого бол малчтад бол тусламж болоод очих юм. Тэгээ энэ зүйл бол Монголын хэмжээнд бол бидний хэдэн өдрийн тоглолт бол хөрөлцөхгүй шүү. Тэгэхээр одоо том байгууллагууд, албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүд одоо нутгийн зөвлөлүүд энэ бүх хүмүүс одоо ястад бүх л малчин удмын Монголдо хайртай илэгтэй энэ бүх хүмүүсийг бид нар уриалж байгаа л гол зорилго маань оршиж байгаа. Ингээд онцгой байдлынхаа хилцээний нийт бие бүрэлдэхүүний хүчээр за мөн одоо бусад төмөн олонныхаа хүчээр одоо тэнд эмзэг байгаа, хэцүүдж байгаа газруудад л яг гарт нь авч шүргэж өгөх бидний одоо чухал зорилго болж байгаа. Тоглолтын тасалбар маань эх 7 хоногийн нийт өдрөөс эхэлж худалдаад гарна. Бүхий өргөний билетийн кассаар зарна. Урдсан жил нэг миний Монгол мэндэлсэн өдрөгээ тоглолт болж ирсэн. Тэрэн дээр Жавхлаан чамд ямар бэлэг өгөх үү гэхээр зэрэг би Монгол түмэн миний мэндэлсэн өдрийн тоглолт болох гэж байна. Энэ дээр намайг баярлуулъя гэвэл бэлэг хэрэггүй. Та бүхэн зүгээр Монгол дээдээ төмсөд хүрээд ир гэжсэн байхгүй юу? Тэгээ энэ жил болохоор Баясгалан битүүрийн хувьд энэ илгээлтийн эзэд тоглолтын дээр ер нь бол бүх тоглолтын дээр бол ингээ хадаг цэцэг ингээд маш их зүйлүүд ирдэг байхгүй юу? Тэгэхээр энэ Баясгалан битүүр бол хадаг цэцэг хоёрыг одоо бэлгэнд авахгүй. Та бүхэн маань хадагныхаа оронд энэ дүүнэрийн хийж ирсэн нэмнээ шиг нэмнээ аваад ирээрэй.
цэцэгнийхээ оронд нэг боодол өсчихсэн байтугай бариад хүрээд ирээрээ. Тэгээ энийг бүр тайзан дээр бид бүхэн гээд гараараа хүлээгээд аавн шүү гэдгийг бас энд хариуцлагатайгаар хэлмээр байна. Тэгээд одоо бүх хүмүүс маань идэвхтэй сайхан ажиллаж бүх хүмүүс маань одоо энэ зүйл рүүгээ нэгдэж оролцоорой гэдгийг уриалмаар байна. Тэгээ өнөөдөр энэ 3 дүүдээ маш их баярлалаа. Энэ 3 дүү маань бас ингээд энэ зүйлүүдийг ингээд маш шуурхаа байна. Үнэхээр одоо юм ажил үйлс маань одоо энэ хүүхдүүд маань ингээд энэ зүйлээр эхлүүлж байгаад энэ аян маань одоо үнэхээр дүүрэн болох нэ гэж бас би дотроо хувьдаа бэлгшээж байна. За өөр дахиад нэмэлт асуулт байвал асуугаарай. Орон нутгийн тоглолт амжилтнаас хэлэх үү? За энийг бол Улаанбаатар хотын тоглолт дуусаад ингээд бид нар цаашаа гарахыгаа дахиж бас мэдэгдэж зарлах баг. Удаашруулахгүй. Тий удаашруулахгүй. Одоо эн чинь цагийн байдал. Одоо саяны жишээлбэл сая ингээд мэдээгээр ирж байна л да. Манай залуучууд мэдээ авсан байна. Баруун аймагт бол маш хүчтэй шуураад хэлсэн байна гэж. Тэгэхээр зэрэг бид нар энэ цаг хугацаатай бол маш уралдаж ажиллах хэрэгтэй. Бид нар магадгүй одоо ёстой эцэд суцгаа мэдэхгүйгээр Монгол бөхөөргөд 2 удаа тоглосон ч хамаагүй бид нар энэ хурдан шуурхаа тоглоод одоо хөдөө орон нутг руугаа гарахын зорилттой бол дэвшүүлээд тавина. Бүх аймагт тоглолт юм зү тий. За бол эхний дүндээ бол хүндэрч байгаа аймагуд дээр очиод одоо энэ Улаанбаатараас цугларсан зүйлүүдээ өгөх байх гэж бодож байна. Энийг харилцан ярилцаад бид нар явна. Хүндэрсэн аймагуд дээр очиод энэ бүх зүйлүүдээ хүргэж өгөөд дахиад уриалаад дахиад одоо шаардлагатай гэвэл дахиад цааш газруудаа ингээд явах юм байна. Сая бол боловсролын яамнаас одоо үнэхээр хурдтай юутай ажиллаж байна л да. Бүх хүүхдүүдэд нэг хүүхд нэг нэмний аян. Одоо тэр саяны тоо чинь оюутнуудыг ингээ гэж юм тийм ээ. Энэ бол зөвхөн одоо энэ тухайн байгууллага өөрийнхөө байгаа бололцооныхоо хэрээр одоо энэ аянд чинь ингээд ийм зүйлүүдэд болцоогоороо хийж эхэлж штэ. Тэгэхээр одоо энэ Улаанбаатар хотод байгаа хөдөө харал төрөлчин байгаа бол хүндэрч байгаа бол асууж агаад явж очиад одоо энэ төл барьж авах энэ ажил үйлсэд нь одоо энэ бас зарим зүрм ажилгүй байгаа залуучууд энэ зүйлүүдээс зохион байгуулалтанд ороод одоо энэ цахим юу гэж байгаа штэ. Цахим одоо энэ ертөнц гэж байж байгаа. Энийгээр байж байгаа залуучууд уриалга гаргаад за энэ аяны хүрээнд бол одоо гадаадаар бол reality show гэж ярьж байгаа. Илгээлтийн эзэн цэнгээд нэвтрүүлгийг санаачилж хийж байгаа. Тэгээ энэ дээр бол одоо залуучууд маань хамрагдаад энэ зүйл одоо хөдөө орон нутагт очиж яаж тусалж байгаа, малчин хүний хөдөлмөр ямар байдаг, бид нар ямар гарал үүсэлтэй болсон юм, нутаг усаа яаж хайрлаж хамгаалах ёстой юм, үйлжилтийн бэлтгэл, энэ 5 хошуу мал тус бүрдээд яаж малчин хүн ажилтдаг юм. Энэ ур ухааныг мэдрүүлэх үүднээс 15 удаагийн нэвтрүүлэг бөгөөд илгээлтийн эзэн гэсэн нэвтрүүлгийг одоо бид нар бэлдэж гаргахаар бас санаачлаад яригдчихэж байгаа. Энэ дээр бас одоо зурагтууд хэвлэл мэдээллийн байгууллагууд маань идэвхтэй ажиллаач, хамтарч ажиллаач гэдэг энэ уриалгыг бас хэлж байна. Монгол хүн гэдэг одоо сайхан урам зоригоороо бүгдээрээ энэ 16 оноо бас малчидтай туслуулж дахиад цаашаа Монголдо сайн сайхан цаг авч ирэхийн төлөө одоо бүхэл төрийн байгууллага, бүхэл аж ахуйн нэгжүүд, бүхэл хувь хүмүүс ингээд одоо хичээж ажиллая гэдэг уриалгыг хэлмээр байна. Тэгээд Жавхлан Баясгалан хоёрын зүгээс илгээлтийн эзэд болоод одоо ингээд хөдөлгөхөд бэлэн болчиход байна. Ер нь илгээлтийн эзэд гэдэг нэрийг сонсоход хэн нэгэн хүнд би туслах ёстой байна гэдэг юм Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд орж ирдэг гэж би боддог. Хүмүүс хураалтч бай, тариа хураалтч бай, мал төлч бай. Илгээлтийн эзэд гэдэг юм одоо дахин сэргээгээсэй гэж бас хүсэж өгдгийг бас хэлмээр байна. Тэгээд байгаль их дэлхийн минь уургүй номхон уцааргүй дүлгөөн байж малчин түмэн төлийн гарцгүй дэлгэр хавартаагаа золгох болтгой гэж өрөөё. Аргадын удамт хонин сүрэг маань аллагданхан суудранхан өсөж байна. Халзан цагаахан хуурганууд нгоо хашаа дүрэн тогтунхан байна.
хүч бай